Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. За Говьсанбөр аймгийн прокурорын газраас 2018-2019 оны байдлаар за зөрчил шалгах эрхвээ албан тушаалтнуудаас за зөрчлийн хэрэг хүртэлтийн ажиллагаа явуулах байгаа шалтгаан нөхцөлийг за улсын ерхий прокурорын газраас ирсэн удирдамжийн дагуу за эрхвээ байгууллага албан тушаалтнуудаас зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулах байгаа шалтгаан нөхцөл за дүн шинжилгээ хийлээ. Говьсанбөр аймгийн хэмжээнд 15 зөрчил шалгах эрхвээ байгууллага за 112 зөрчлийн шалгах эрхвээ албан тушаалтан буюу улсын баяр цагч нар бол ажиллаж байна. За эдгээр албан тушаалтан байгууллагуудаас зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулсан тоон үзүүлэлтийг та бүхэнд танилцуулъя. За 2019 оны өнөөдрийн байдлаар Говьсанбөр аймагт цагдаагийн хэлцээс 397 зөрчил шалгах ажиллагаа явуулсан. За аймгийн мэргэжлийн хэлтийн газраас 72 ширхэг гомдол мэдээлэл зөрчил шалгах ажиллагаа явуулсан. За Говьсанбөр аймаг дахь улсын бүртгэлийн хэлцээс за 60 зөрчил, за татврын хэлцээс 20 зөрчил, за Чойр дахь гайлын салбараас 3 зөрчил, за шүүгийн шийдвэр гүйцэтгэх ерхий газрын харьяад Торих 425 дугаар ангийн ахлах шийдвэр гүйцэтгэгчээс за 3 зөрчил, за онцгой байдлын газрын улсын байцаагчаас за 1 зөрчилтөл ингээд нийт 8 байгууллага бол зөрчил шалгах шийдвэр ажиллагаа явуулсан. Үлдсэн 7 байгууллага бол одоо зөрчил шалгах ажиллагааг бол огт явуулаагүй байна. За эдгээр зөрчил шалгах ажиллагаа явуулаагүй 7 байгууллага нь болохоор эрхвээ албан тушаалтанд томилогдоогүй, за томилогдсон боловч эрх олгогдоогүй, за иргэдээс зөрчлийн талаарх гомдол мэдээллийг ирүүлээгүй гэсэн шалтгаанаар за зөрчил шалгах ажиллагаа бол явуулаагүй гэж хэм дүгнэлтэнд хүрч байна. За шалгалтын хүрээнд эрх олгогдоогүй болон томилогдоогүй эрхвээ улсын байцаагч нарыг томилуулах болон эрх олгуулахаар за дээшний байгууллагад нь албан бичих хөрвүүлж ажиллаа. За иргэдийн зүгээс энэ зөрчил шалгах ажиллагаа явуулах байгаа тал дээр мөн хамтарч ажиллах шаардлагатай байна. За тухайлбал Говьсанбөр аймаг дахь цэргийн штабаас зөрчил шалгах шийдвэрлэх ажиллагаа явуулаагүй байна. За үүнд бол зөрчлийн тухай хуулийн 15-ын 17 дугаар зүйлд цэргийн албан тухай хууль зөрчигдсөн зөрчил байна. За үүнд болохоор зарлан дуудах мэдээлэл авсан иргэн тогтоосон өдөр цагт ирээгүй бол за зөрчлийн тухай хуулиар арга хэмжээ тооцоолох юм заалттай байна. За дараагийн дугаарт Говьсанбөр аймаг дахь статистикийн хэлтсэг гэхэд за тайлан мэдээ тоолох судалгаа бүртгэлийн журам зөрчих гэсэн энэ зөрчил. За мөн статистикийн мэдээг мэдээлэх журам зөрчих гэсэн зөрчлүүд бол зөрчил шалгах ажиллагаа бол явуулахгүй байна. За мөн аймаг Говьсанбөр аймгийн нийгмийн даатгалын хэлтсээс за зөрчлийн тухай хуулийн 17-гийн 17 дугаар зүйл заасан нийгмийн даатгалын тухай хууль зөрчих гэсэн зөрчил байна. За энд нь болохоор ажил олгогч нь хөтөлбөрийн хөлсний сан за түүнтэй ажиллах орлогоос хууль заасан хувь хэмжээгээр тооцсон шимтгэлийг за хугацаанд төлөөгүй бол за мөн зөрчлийн тухай хуулиар арга хэмжээ авах хэрэгтэй байгаа. За дараагийн дугаарт тагнуулын ерхий газрын Говьсанбөр аймаг дахь тасгаас за терроризмтэй тэмцэх тухай хууль зөрчих, за мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэх тэмцэх тухай хууль зөрчих гэх мэтлэн хуулийг зөрчсөн бол за зөрчлийн тухай хууль зааснаар арга хэмжээ тооцох бол үндсэлтэй. За аймгийн хэмжээнд бол харьцангуй энэ төрлийн зөрчил гарахгүй учраас за тагнуулын тасгаас бол зөрчил шалгах ажиллагаа явуулаагүй бол үндсэлтэй гэж бол шалгалтын явцад үзсэн. За дараагийн дугаарт Говьсанбөр аймаг засаг даргын тамгын газар байна. За тамгын газарт бол шудраг өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын орон тооны бус 2 байцаагч ажиллаж байна. За архив албан эрх хөтөлтийн улсын байцаагч 1, за Нэгтлэнбат бүртгэлийн улсын байцаагч 1 гэсэн 4 эрхвээ албан тушаалтан ажиллаж байна. За дээрх 4 албан тушаалтан за хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хууль зөрчих, за хуурамч бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэх худалдах, за өрсөлдөөний тухай хууль зөрчих гэх мэтлэн зөрчлүүд бол одоо шудраг өрсөлдөө хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагч бол энэ талаарх гомдлыг хүлээн авч шалгах бол боломжтой байна. За архив албан эрх хөтөлтийн улсын байцаагч нь за архив албан эрх хөтөлтийн журам зөрчсөн зөрчлүүд шаналт тавьж, шаналт шалгалт хийж, за илэрсэн зөрчлийг мөн арилгуулахаар зөрчил шалгах ажиллагаа явуулах бол хэрэгтэй байна. За дараагийн дугаарт аймаг дахь гэр бүл хүүхэд залуучдын хөгжлийн газар байна. 6 дугаар зүйл зааснаар хүүхдийн эрхийг зөрчих буюу хүүхдийг аливаа хэлбэрээр хувцас, хоол, хүнс, орон байраар гачигдуулах, за эрүүл ахуйн шаардлагад нийцээгүй хоол хүнсний зүйлийг хэрэглүүлэх, за сурч боловсрох, хөгжих, эрүүл аюулгүй орчинд амьдрахыг хязгаарлах. За мөн хүүхдийг дархлаажуулалт, эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх тарилгад хамруулах үүргээ биелүүлээгүй зэрэг зөрчлүүддүүл за зөрчил шалгах ажиллагаа явуулах боломжтой байна. За энэ талаар бол иргэд бас гомдол мэдээлэл гарах боломжтой байна.
За мөн шалгалтын хүрээнд аймгийн прокурорын газраас зөрчил шалгах ажиллагаа явуулахгүй байгаа эрхүй албан тушаалтны үйл ажиллагаанд шалгалтыг хийсэн. За энэ шалгалтаар Өвсөнбөр аймагт гонцгой байдлын газрын галт төмрийн хяналтын улсын байцаагчийн үйл ажиллагаанд шалгалтыг хийхэд за 2019 оны 8 сарын байдлаар за 300 орчим айл өрх за 60-аас 70 аж ахуй нэгжүүдэд шалгалтыг зохион байгуул. За аж ахуй нэгжүүдэд за гал унтраагуур байхгүй, за хангалтны багаж хэрэгсэл дутуу, за цахилгааны зөрчилтэй, за гал унтраах шуурхай төлөө боловсруулаагүй, за аврах зам гарцын схем зураг байрлуулаагүй гэсэн зөрчлүүд нийтлэг. За мөн айл өрхүүдэд за гэр хоорондын зайг баримтлаагүй, за үнс нормаа ил задгаа асгасан, за цахилгааны аюулгүй байдлыг бол хангаагүй, за фишн зоохны мөн аюулгүй байдлыг бол хангаагүй гэх мэтлэн галын аюулгүй байдлын тухай хууль болон за галын аюулгүй байдлын үндсэн дүрм журам зөрчсөн бол нийтлэг зөрчлүүдийг бол одоо илрүүлсэн болох нь бол тогтоогдож байна. За энэ зөрчлийг бол зөрчлийн тухай хууль зааснаар бол зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулахгүй, за улсын байцаагчийн албан шаардлага мэдээллийг өгч ингэж ажилласан байна. За цаашд бол энэ байгууллагад бол за зөрчил шалган шийдвэрлэх тухай хууль заасан зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулах, за үүргээ бол хэрэгжүүлж ажиллах талаар за чиглэлийг бол өгөн ажиллаа. За телевиз үзэгч та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Говьсөнбөр аймгийн нийгмийн даатгалын хэлтсээс тэтгэвэр хариуцсан улсын байцаагч Бямц Өрөн тэтгэвэр тогтоолтын талаар мэдээлэл өгье. Өндөр насны тэтгэвэр 2018 оноос эхлээд 3 насаар нэмэгдсэн байгаа. Ажилласан жилийн нас мөн адил 3 насаар нэмэгдсэн байгаа. За бүрэн тэтгэврийн талаар ярив. Өндөр насны бүрэн тэтгэвэр нь 2019 онд нийтдээ ажилласан жил нь 20 жил 6 сар ба түүнээс дээш ажилласан эрэгтэй 60 нас хүрсэн эмэгтэй 55 нас хүрсэн даатгуулагч өөрөө хүсвэл өндөр насны тэтгэвэр тогтоолгож болно. За мөн ажилласан жил нь 19 жил 5 сар нас нь 60 нас эрэгтэй 60 нас 6 сар эмэгтэй 55 нас 6 сар хүрсэн даатгуулагч өөрөө хүсвэл өндөр насны тэтгэврийг тогтоолгож болно. За өндөр насны тэтгэвэр авах эрхийн талаар яриа. За өндөр насны бүрэн тэтгэвэр нь болохоор 2019 онд нийтдээ 20 жил 6 сар ажилласан эрэгтэй 60 нас эмэгтэй 55 нас хүрсэн даатгуулагч өөрөө хүсвэл өндөр насны тэтгэвэр тогтоолгож болно. Эсвэл 20 жил 5 сар хүртэл ажилласан 60 настай эрэгтэй 60 нас 6 сартай эрэгтэй 55 нас 6 сартай эмэгтэй өөрөө хүсвэл өндөр насны тэтгэвэр тогтоолгож болно. Хөдөлмөрийн хэвийн бус нөхцөл гэж хэвийн бус нөхцөлд нийтдээ 20-оос доошгүй жил тэгээ газрын дор 10 жил ажилласан 50 нас хүрсэн эрэгтэй өндөр насны тэтгэвэр тогтоолох хэрэгтэй. Мөн хортой халуун нөхцөл гэж нийтдээ 20 жил үүнээс газрын хортой халуун нөхцөлд 10 жил ажилласан эрэгтэй 55 нас хүрсэн бол өндөр насны тэтгэвэр тогтоолох болно. Эмэгтэй нь газрын дор нөхцөлд 7 жил 6 сар ажиллаад 45 нас хүрээд өндөр насны тэтгэвэр тогтоолгож болно. За хүнд нөхцөлд гэж хүнд нөхцөлд болохоор нийтдээ 20 жил үүнээс 12 жил 6 сар ажилласан 55 настай эрэгтэй. За мөн 50 настай газрын дор нөхцөлд 10 жил ажилласан эмэгтэй даатгуулагч өөрөө хүсвэл өндөр насны тэтгэврийг нөхцлөөр тогтоолгож болно. За мөн хэвийн бусад нөхцөл гэж юунд болгоор цэргийн төмөр замын цэрэгжүүлсэн хамгаалалтын албанд нийтдээ 25 жилээс доошгүй жил тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн даатгуулагч өөрөө хүсвэл нас харгалзахгүй өндөр насны тэтгэвэр тогтоолгож болно. За өндөр насны хувь тэнцвүүлсэн тэтгэвэр гэж. За өндөр насны хувь тэнцвүүлсэн тэтгэвэр нь болохоор нийтдээ 10-аас 20 жил тэтгэврийн даатгалын шимтгэлийг төлсөн даатгуулагч эрэгтэй 19 онд 60 нас 6 сар эмэгтэй 19 онд 55 нас 6 сар хүрсэн бол өөрөө хүсвэл өндөр насны хувь тэнцвүүлсэн тэтгэвэр тогтоолгож болно.
Өндөр насны хувь тэнцвүүлсэн тэтгэврийг болохоор нийтдээ 10-аас 20 жил нийгмийн даатгалын шимтгэл төлсөн. Эрэгтэй 2019 онд болохоор эрэгтэй 60 нас 6 сар, эмэгтэй 55 нас 6 сар хүрсэн даатгалагч өөрөө хүсвэл өндөр насны хувь тэнцвүүлсэн тэтгэврийг тогтоолгож болно. За өндөр насны тэтгэврийг тогтоох хувь хэмжээ нь болохоор нийт сүүлийн нийт шимтгэл төлсөн хугацааны сүүлийн 20 жил доторх дараалсан 2019 онд дараалсан 6 жилийн цалингийн дунджийн 45%. За үүнээс илүүс 20 жилээс илүү жил төлсөн дотоод 1.5%, сар тутамдаа 1,000-ны 25%-аар бодож тэтгэврийг бодож байгаа. За бүрдүүлэх материал өндөр насны тэтгэвэр тогтоолгоход өргөдөл, нийгмийн даатгалын дэвтэр, хөдөлмөрийн дэвтэр, эрэгтэй хүмүүс цэргийн алба хаасны батлах, цэргийн алба хаасны лавлгаа, тэгээд тэтгэвэр тогтоолох хүссэн өргөдөл, иргэний үнэмлэхний хуулбар, 2% зураг, оршин суугаа хаягийн тодорхойлтыг авчирнаа. За малчин даатгуулагчийн өндөр насны тэтгэвэр. За шимтгэл төлсөн нийт хугацаа нь 20 жил, үүнээс малчнаар 15 жил ажиллаж шимтгэл төлсөн эрэгтэй 55 наснда өндөр малчны тэтгэвэр тогтоолгоно. Эмэгтэй нийтдээ 20 жил ажилласан, үүнээс 12 жил 6 сар малчнаараа ажиллаж шимтгэл төлсөн 50 нас хүрсэн даатгуулагч эмэгтэй өөрөө хүсвэл өндөр насны тэтгэврийг малчнаар тогтоолгож болно. За малчны өндөр насны тэтгэвэр тогтоолгоход бүрдүүлэх материал. За өргөдөл, нийгмийн даатгалын дэвтэр, хөдөлмөрийн дэвтэр, за ажилласан жил тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцоолсон баталгаачлалтын хуудас, тэгээд малын А данс, засаг даргын тодорхойлолт, 2% зураг, иргэний үнэмлэхний хуулбар орно. За тэтгэврийг урьдчилан шалгах хаян явагдаж байгаа 1959-1960 он төрсэн эрэгтэй, 1964-1965 он төрсэн эмэгтэй иргэд нийгмийн даатгалын дэвтэр, хөдөлмөрийн дэвтрээ нийгмийн даатгалд авчран шалгуулж зөвлөгөө авч байгаа. Тэгээд энэ хүмүүс нь болохоор 2019-с 20 онд өндөр насны тэтгэврт тогтоолгох иргэд байгаа. Тэтгэвртэй холбоотой мэдээллийг авахыг хүсвэл иргэд та бүхэн 7054 1289 гэсэн дугаараас холбогдож асууж болно.